Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэр сайхан оролцож байна. Борхүүгийн Дэлгэр сайхан Монгол улсын их хурлын гишүүн, зам тээврийн сайд Дорноговь аймгийн Сайн Шан цумын 1-р 10 жилийн ерөнхий боловсролын дунд сургууль, нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэдэх цэргийн дээд сургууль буюу одоогийн хууль захиулах их сургуулийг хуульч мэргэжлэр төгссөн. Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах засгийн даргаар ажиллаж исэн. Улсын их хурлын гишүүнээр 3 удаа сонгогдсон. 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр засгийн газрын гишүүн, зам тээврийн сайдаар томилогдсон ажиллаж байна. За сайн байна уу та? Сайн байна уу? Та сайт хийгээд нилээд 2 янзын сайт хий. Ихтэй төвжирлийн сайт гэж байсан тийм ээ. Одоо та энэ зам тээврийн сайт, төвжирлийн сайт байхдаа ер нь одоо юунд анхаарч ажилласан, юу болсон бэ? За ингээд энэ өдрийн одоо телевиз үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Тэгээд цаг үеэ олсон энэ ярилцлаганд бас оролцож байгаа баяртай байна. Улс орны хөгжил бол нийслэл хоттой маань салшгүй холбоотой. Тэгээ миний бие 23 оны 11 сард анх одоо Монгол улсын сайд Улаанбаатар хотын төвжирлийг бууруулах үндэсний хорооны дараагаар анх томилогдсон. Та бүгд санаж байгаа бах. Би анх одоо ерөнхий сайдуудад та одоо энэ сайдыг хийх хэрэгтэй байна гэсэн. Тэгээ энэ ч одоо бас сонгуульд өгч байдаг нэлээд асуудалтай ийм одоо над бол хэцүү л байна гэсэн. Тэгээд танаас өөр одоо хийх хүн алгаа гэсэн. Тэгээ би одоо ерөнхий сайдын итгэл өгч юм чинь хүлээж аваад их хурлаар орсон. Тэгээ би энэ миний нэг хэлсэн үг өгдөг. Би хайруулын тавган дээр суучлаа да гэж. Би одоо энэ бол одоо юу гэж судахтай юм гэхээр ер нь нэлээд хатуух юм дээр би очлоо доо. Яг нөгөө урд талднаас автобусны хэрүүл зарга маргаан гэж зөндөөл юм байсан. За энэ сайдын ажлыг аваад зүгээр ганцхан одоо засгийн газрын тэргүүний өгсөн үүрэг бол нийслэл хотын өвөл одоо унаа тэргийн асуудал хүндрэлтэй болчлоо. Маш богино хугацаанд одоо нийтийн тээврийн хэрэгсэл автобус оруулж ирэхийг үүрэг болгосон. Тэгээ миний бие 11 сард ерөнхийлөгчийг одоо дагаад бүгд намд хятад улсад айлчлаад тэр айлчлалынхаа хүрээнд үлдээд хятадын олон автобусны үйлдвэрүүдээр тойрч ирнэ. Өөрөө нүдэрээ үзье гэж бодож үзсэн. Тэгээд энэ олон үйлдвэрүүд дотроос явж ирнэ. Ютонг нь баруунд ч одоо экспортлдог автобус юм байна. Ер нь дэлхийн олон орнуудад экспортлдог юм байна гэж одоо үзээд өөрөө газар дээр нь танилцаад тэгээ анхны гэрээг одоо тэнд очижсэн. За мэдээж мөнгө санхүүгийн хувьд бол Монгол улсын хувьд бас тэр автобусны үн цэнэгэд нэлээд маргаантай байсан ч гэсэн бас харьцангуй нэлээд гайгүй үнэн дээр тохиролцож өмнөх автобусны үнээсээ бас нэг 2 дахинч хямд өртөгтэй. Тэгтээ орчин үеийн бас дотор нь бас нэлээдгүй шаардлага тавьсан. Камертай болгох, жолоочоо камераар хянах, одоо орж ирж байгаа зорчигч одоо камерт харагдах, бас өнөө нийтийн тээврийн хэрэгс сууж байгаа хүмүүсийн хармаа хотыг суулгах муулах гэдэг олон зүйлийг хүн бас боддог л доо. Тэгэхээр зэрэг энэ дээр бол засгийн газрын өгсөн тэргүүний өгсөн үүргийн дагуу бол миний бие маш богино хугацаанд за нэг 45 хоногийн хугацаанд баха оны өмнө буюу 12 сарын 29-нд анхны 50 автобусыг оруулж ирсэн. Тэрнээс хойш он гараад өөрөөр хэлбэл 24 оны одоо цагаан сарын өмнө буюу 24 оны 1 сарын 20-ны өмнө одоо 600 автобусыг анх оруулж ирж одоо өнөөдрийг бол нийслэл хот маань энэ автобусаар явж байна. Харин одоо нийслэлийн засаг дарга маань бас энэ үйлдвэрээс автобус нэмж авсан байлээ. Ялангуяа одоо нөгөө урт одоо нийтийн тээврийн хэрэгслийг одоо сундаг автобус гэж ярьдаг шүү дээ. 3 хаалгатай. Тэрийг авсан байлээ. Ер нь бол Улаанбаатар хотод бол нийтийн тээврийн хэрэгсэл бол маш чухал. Хоёрдугаарт бол
бас төвжирлийн одоо хорооны даргын хувьд бол ер нь замын зохицуулт их чухал зүйл юм байна. Замын тээврийн хөдөлгөөн, нэгдүгээр игнийг чөлөөлөх энэ энэ үгдэд бол манай нийслэлийн одоо засаг дарга Нямбатар маань бол бас битээр хамтарч ажиллаж гар нийлж нэлээд асуудлыг шийдсэн. За тэг хугацаа богино байсан учраас би энэ сайдын ажлыг бол хагас жилэл хийсэн. 24 оны хавар сонгуулийн уур амьсгал ороод үндсэндээ бол энэ сайдын ажлыг нэг 5 сар хүртэл хийгээд тэгээ сонгуулийн ажилдаа орсон. Сонгуулийн ажил бол явсаар одоо ингээд үргэлжлээд тэгээд наадмын өмнөхөө одоо ингээд Монгол Ардын нам олонхын суудал авч шинэ засгийн газраа байгуулахдаа хамтарсан засгийн газар байгуулсан. Хамтарсан засгийн газар байгуулах үед бол засгийн газрын тэргүүн бас л надад та зам тээврийн сайдаар одоо очоо. Ер нь Монгол улсад идэвхжийн хувьд бол энэ төмөр зам гээд олон асуудал байна. Тэгээ энийг одоо шийдвэрлэхэд та чаднаа гэсэн. Тэгээ би бол бас хүн итгэл өгж яхад бас би очоод энэ ажлыг хийчихье гэдэг бас хүсэл эрмэлзэл байсан. Тэгээ өнөөдөр энэ ажлыг аваад би яг жил 6 сар болж байна. За ингээд жил 6 сарын хооронд ер нь та зам тээврийн сайд болоод ямар асуудалд анхаарваа. Ялангуяа та тэр хотын төвжирлийн сайд үндэсний хорооны дарга байхдаа эхлүүлсэн ажлаа ямар нэг хэмжээгээр сайд болоод дэмжсэн үү? Ямар одоо бэрхшээл гарч исэн бэ? Юу хийсэн бэ гэж асууад байна. Мэдээж одоо өмнө нь одоо өөрөө бас таны хэлдгээр Улаанбаатар хотын төвжирлийг одоо нэлээдгүй хэмжээнд ойлголттой байсан учраас энэ сайдын одоо зам тээврийн сайдын ажлыг аваад бол ерөөсө 3 хол юм одоо хий гэж бодож байсан. Стратегийн ач холбогдолтой Монгол улсад ирээдүйд одоо маш чухал ач холбогдолтой 3 төсөл барьж авъя. Одоо олон юм руу самгардж яхаар 3хан бодиттой ажил хийл гэж бодсон. За энэний нэг нь бол яалч байхгүй одоо манай одоо Улаанбаатар хоттой холбоотой Улаанбаатар хотын дундуур явж байгаа төмөр замын асуудал. Энэ төмөр замын асуудал бол үнэхээр одоо толгой өвтгсөн ажил байсан. Ялангуяа одоо Улаанбаатар хотын дундуур явж байгаа төмөр зам маань нэгдүгээрт Орос Монголын хамтарсан төмөр зам, хоёрдугаарт энэ Улаанбаатар хотоос одоо төмөр замыг гаргах гэж 3 жилийн өмнө засгийн газар шийдвэр гаргаад Богдхан төмөр зам гэж төсөл хэрэгжүүлэх гээд яваагүй. Өөрөөр хэлбэл хамтрагч тал буюу Оросын тал маань зөвшөөрөөгүй. Тэднийхтэй холбогдох хэрэгтэй болж таарна. Тэгээд тэр холбоос дээр нь асуудал гарлаа гэж удаад байсан. Тэгсэн. Тэгээ яг тэгээ ирээд өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд одоо баг хангаагаас салаа зам тавина гэдгээр анхны шийдвэрийг гаргаж засгийн газраас одоо 3 удаагийн тогтоолоор одоо багангаа хөшгтийн хөндийн замыг тавих энэ асуудлыг одоо явуулсан. Гэхдээ хараа тэрнээс өмнө та тэр асуудлын төвжээний юу байсан гэхээр чинь хамтарсан төмөр замд орохгүй байсан. Тэрийг та яаж шийдсэн? Тэр чинь олон жил яриад хийж чадахгүйсэн. Бид өөрсдөө бас тухайн үед яг үдэ тойруулаад одоо ингээд хойно холбон түнэл хийн эндэргээд Богдхан төмөр зам төсөл боловсруулад хамтарсан төмөр замдаа танилцуулсан. Хэрэн Оросын тал нэгдүгээрт яасан гэж Улаанбаатар хотын